Тэр Олимпийн тэмцээнд жаах нөгөө 2015 онд Аз зэрэглийн улс улсын Аз зэрэглийн шүүгч болоод хаана хамгаалж байсан Аз зэрэглийн шүүгч. Бангкок. Тэгээд тэнд тэгээ нөгөө олон улсын нөгөө шүүгчийн Баркс гэдэг хамгийн том дарга нэг тийм. Тэгээд тэр хүний нүдэнд азар өртөөд тэгээд нав англи хэл нэлээ сайн сурч идэг удахгүй өрнө. Тэгээд 17 оноос өргөдөд ижирт өргөдөд тэгээд оноогоо цуглуулж авсаар байгаа л тэгээл. Бороо тэр үед ч одоо нэг номер дэлхийд нэг номерын шүүгчээр бас Токиогийн олимп шүүсэн болохоор тэндих баяралтай. Одоо тэр үедээ ч нэг тоохгүйсэн чи дараа нь ингээ бодсон ч бас нэр хүндтэй мундаг шүү дээ. Анх хаврах сургуульд ороод би чинь 2001 онд орсон шүү дээ. Тэгээд 5 он төгсөөд 2001 онд би чинь нөгөө шүүгчийн их төвшөөгч Уумотор хоёр нөгөө шүүгчийн тухай яг бэртэлтэй байсан юм мултарсан. Тэгээд жуудагийн бэлтгэл хийж чадахгүй. Тэгээд шүүгчийн сургуульд явууллаа. Тэгэхээр за ер нь шүүгч болъё гэдэг төвшөөгчийг харж явна их гоё шүүгч. Гоё авч явдсан шүү дээ. Төвшөөгч. Одоо ч гэсэн шүүж байгаа шүү дээ. Гоё бие авчдаг. За нөгөө нэг түрүүний чиний ярьдсан ширэний ихэнд тэгээд за ер нь шүүгч бол одоо бэртцсэн юм чинь мөрмөлтөрцөн одоо ер нь барилдахад хэцүү болж байна. Тэгээ шүүгч болж ирсэн. Тэгээд инх бат багштай ингээд тухайн үед нөгөө тэмцээн дээр цуг ажиллаад тэгээд Тэмүүжин спорт сургуулийн дүүгээд 2005 онд нэгдээд тэгэл багш нөгөө уусаа миний зам маань ч юм байгаа байдлыг хараад юм. Чиний туслахаар ажиллах бол тэгээд багш болсон. Азар тэр үний юунд туслахаар чинь 13 он хүртэл ажиллав. Тэгээд бас их юм сурч авсан шүү. Тэмцээний яг нэг 20 минутын өмнө нэг листүүд гардаг байхгүй хин ямар барилтаа шүүх вэ гэл. Тэгэл тэгсэн чинь хүн болгон ирээл өө түр бат баяр хүргэе гэл. Тэгэл би нэрэж хараагүйсэн. Би байхгүй гэл. 2 өдөр байхгүйсэн чинь тэгээд нэрээ ч намайг шүүлэхгүй байх гэл. Тэгэл ингэсэн чинь баяр хүргэе гэл. Өөнд баяр хүргээд байлаа. Листээ харсан чинь 73-ын одоо чинь Монгол хүн анх удаа дэлхийн аврал шүүх гэдэг шүү дээ. Тэгэл файнал тэгсэн чинь бүр Хашимото урагшаа ер нь 73-ч ер нь шүүхэд бас хэцүү шүү. Мундаг тий. Тэгээд хоёр амар өндөр зэрэглэлийн тамирчтай байна. Тэгэл мэдээж хэрэг ингээл зүрх савлаа шүү дээ. 20-30 минут дотор тэгэл өөрийгөө тайвшруулах. Өөртөөгөө яриад одоо сомогийн нөгөө хүмүүс шиг өөртөөгөө яриад өөртөөгөө л ер нь их ярьсан да. Тэгэл тайвшрал гарна шүүс. Тэгээ шууд тэр тэмцээнээс шүү. Дэлхийн 6-ад бичигдэл. Сайн байцгаа нөгөө их юмуд үзэгчтэй. Монголын жудо академиас бэлтгэн гаргадаг жудо ток подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. За өнгөрсөн дугаараас эхлээд 24 цагийн зэг сайттай бид нар хамтарч ажиллаж байгаадаа түлхэх баяртай байна. За энэ удаагийн зочноо танилцуулъя. За энэ удаагийн зочноор жудо охин улс хэмжээний мастер олимпийн зэрэглэлийн шүүгч Төрбатын энх цэцгийг урьж оролцуулсан байна. За сайн байна уу цэцгээ? Сайн байна уу? За сайхан зогсож байна уу? Сайхан зогсож. За тэмцээн ойртсон шавнар амжилттай сайхан байна уу? Өөт шавнар бэлтгэлээ хийгээл байж. За манай нэвтрүүлэгт оролцуулсан баярлалаа. За манай нэвтрүүлэгт оролцож байгаа үзэгчтэй хамтдаа бас өөрийгөө танилцуулаач. Намайг Төрбатын энх цэцэг гэдэг жудо бүхийн багш тасалжуулагч мэргэжил тэгээ бас олон улсын шүүгчийн ажил хийдэг. За энэ цэцгийг маань ерөөсөө бүхэл хүмүүс мэдж байгаа бах та. Олимпийн Токио Олимпиад одоо Монгол улсаа төлөөлж олон тамирчид ордог бол яг тэргийг төлөөлж энэ цэцэг маань анх удаага эмэгтэй шүүгч болж ингэж Олимпийн дэвжин дээр шүүгч хийж үтсэн. За тэр үеэс явсан эхлээд дурсаад ярилцсан. Тэр Олимпийн тэмцээнд жаах нөгөө 2015 онд Аз зэрэглийн улс улсын Аз зэрэглийн шүүгч болоод хаана хамгаалж байсан Аз зэрэглийн шүүгч? Бангкок. Тэгээд тэнд тэгээ нөгөө олон улсын нөгөө шүүгчийн Баркс гэдэг хамгийн том дарга нэг тийм. Тэгээд тэр хүний нүдэнд азар өртөөд тэгээд нав англи хэл нэлээ сайн сурч идэг удахгүй өрнө. Тэгээд 17 оноос
өргөдөд. Ижигт өргөдөд. Тэгээд оноогоо цуглуулж явсараа гал тэгэл. Бороо тэр үед ч одоо 1 номер дэлхийд 1 номерын шүүгчээр бас Токиогийн олимп шүүсэн болохоор тэндээ баярлалаа. Одоо тэр үедээ ч нэг тоохгүйсэн чи дараа нь ингээд бодсон ч бас нэр хүндтэй мундаг шүү дээ. Гоё ажил хийсэн байна л гэхэд одоо л бахархаад байгаа шүү дээ. Тэр үедээ чи юу ч нэг тий 2016 оны Риогийн олимпиад маш олон бүх одох маань анх удаага Монгол хүн жуудогийн дэвжээндээр олимпийн одоо шүүгч болж гарч ирсэн. Тэр нь яг залгаад 2020 онд Токио олимпиад эмэгтэй шүүгч гэдгээр анхдаа орсон. Тэгээ маш их дотроо баяртай байсан. Маш их тамирчид ингээд илүү ингээд манай үзэгчид маань бас нөгөө оноо цуглуулах зүгээр ингээд байж байгаа шүүгчдэг гэж л бодоод байх шиг байгаа юм. Бас энэ доторх нарийн процессын талаар яриач. Оноо цуглуулад одоо нөгөө шүүгч тамирчид чинь дэлхийн ранк 1 дээр бичигдэж орлоо, 2 дээр орлоо энэ төргээл ингээд явдсан шүү дээ. Энэ шүүгчийн процессын талаар юу ямар жоохон юутай байд. Нэг олимпийн циклд яг нэг балаад шүүгч өрсөлдөд баг шүү. Дэлхийн. Тэгээд тэрэндээ ингээл хуурлал тэгээд оноо өгöd нэг 10 хүртэл оноо өгөл тэгээд үнэлэл анх нэг 17 онд Дүйсэлдорф ус чи би ихлээд шүүсэн юм. Тэгэл гайгүй шүүгээл тэгэл өргөдөл. Тэгэл дэлхийн аврахт өргөдөл анх дэлхийн аврах шүүгч юм л бас тэр ч одоо юу л Азербайджаны дэлхийн аврах Баку. Тэгээд тэнд явах бас хичээгэл Монгол хүний нэрэл бодно шүү дээ. Өөр бодох юм байхгүй алдаагүй шүүхстэй Монгол нэр гарна хамгийн гол нь. Тэгээд алдаа хийвэл тэгээд Монголын тэнэг шүүгч мөчөл тэгээд хүмүүс ярих болов. Айгу хичээсэн л тээ. Тэгээд хичээгэл 3 дахь өдөр нь тэмцээний 8 өдөр үргэлжилтээ шүү дээ. Тэгээд 3 дахь өдөр нь Хашимото нөгөө Орожо хоёрыг шүүх ингээд тэмцээний яг нэг 20 минутын өмнө нэг листэд гардаг байхгүй хин ямар барилтаа шүүх вэ гэл. Тэгэл тэгсэн чинь хүн болгон ирээл өө түр бат баяр хүргэе гэл. Тэгэл би нэрэж хараагүйсэн. Би байхгүй гэл. 2 өдөр байхгүйсэн чинь тэгээд нэрэж намайг шүүлэхгүй байх гэл. Тэгэл ингэсэн чинь баяр хүргэе гэл. Өөнд баяр хүргээд байгаа. Листэ харсан чинь 73-ын одоо чинь Монгол хүн анх удаа дэлхийн аврах шүүх гэдэг шүү дээ. Тэгэл файнал тэгсэн чинь бүр Хашимото Орожо ер нь 73 ч ер нь шүүхэд бас хэцүү шүү. Мундаг тий. Тэгээд хоёр амар өндөр зэрэглэлийн тамирчтай байгаа. Тэгэл мэдээж ирээ ингээл зүрх савлаа шүү дээ. 20-30 минут дотор тэгэл өөрийгөө тайвшруулаад өөртөө яриад сомогийн нөгөө хүмүүс шиг өөртөө яриад өөртөө л ер нь их ярьсан да. Тэгэл тайвшрал гарна шүүс. Тэгээ шууд тэр тэмцээнээс шүү. Дэлхийн 6-ад бичигдэл. 70 хэдийн шүүгчээс ерөөсөө ингээл point цуглуулад тамирчид бол барилдаж point цуглуулдаг байхад шүүгчнэр бол шүүгээд за олон улсын одоо том одоо шүүгчдэр хараад за энд ингээд 10 оноо өгье за энд 8 өгье за энд 5 гэд ингээл энэ оноог цуглуулсараа гал 2020 он гэсэн үг шүү дээ тийм ээ. Зөв. Яг энэ процессын талаар би ч гэсэн бас яг нөгөө дутмын юм ихтэй байсан бас хүмүүс ч бас асууж байсан юм. Тэгэл алдаа хийвэл оноо насгтал тэгэл хоошлогдно л. Хамгийн тэглээ оноо нь 10 юм байна тий. Тэгэл алдаа хийвэл 8 7 6 л ороод өвчтэй байна. 9.5 дээдл нөхт юм да. 9.5 гэхгүй дээдл ихтэй л 9 оноо. Тэгэл балансаа барайл юм шүү дээ. Тэгвэл тэгэл шишээд. Эмэгтэй хүн дэвжэн дээр гараад шүүсэн. За энэ бол энийг хараад инх цэцэг багш шиг гоё шүүгч болох юмсаа гэсэн хүүхдүүд зөндөө байдаг. Одоо би чинь жуудагийн дасгалж явуулж хийж байгаа. Ирээдүйд юу болох вэ гэл ингээл асуу штэ тамирчдаа ярилцсан штэ. Инх цэцэг багш шиг шүүгч бас болмоор олимпиад дэвжээнд гарч бас шүүж үзмээрээ гэдэг ийм гоё хандлага эргэж орж иж байгаа. Өөрөө ч бас анзаарахгүй байх. Ажлаа хийгээл явж байсан учраас. Тэгэхээр тамирчин болж бас одоо ингээд олимпиад барилдах нь мэдээж тамирчны хамгийн оргил амжилт гэж боддог. Гэхдээ бас шүүгч болоод олимпийн дэвжээнд адилхан дэвжээндээр гарна гэсэн үг шүү. Тэгэхээр одоо хамгийн анхны дэлхийн аварга шүүж явахдаа бас ямар ч хүн сэтгэл зүгээ бэлтжижсэн үү? Ер нь бодсноос илүү тийм хүнд ажил юм байна. Ямар ч юм бэ? Ер нь бол амар хүнд ажил шүү дээ. Цагийн зөрөөр байнга орно.
Тэгэл яг нэг шүүгч ажил хийгээл явж явах хугацаанд нэг 24 цагийн 1 цаг 30 минут л унтдаг гэсэн шүү. Хөөх. Тэгээд нөгөө юуны цагийн зөрөөний солиорлт болчихсон шүү. Тэгэл нөгөө байнга шүүлтээ бодвол. Тэгээд энд ирсэн ч гэсэн нөгөө тэнцэн өөр газар тэнцэн болж байгаа шүү. Тэгэл тэрийгээ шүүн өдрөгөө үзээл тэгэл. Одоо энд тэгж ин хүмүүс ингэ чинь тэр барилдаанд чи би бас өөрөө зурагтаар үзэж байгаа ч гэсэн шүүгээлсэн. Тэгж их өөрийгөө зориулсан байлээ. Үнэхээр бахархалтай. Монголын одоо шүүгч 70 шүүгчээс ингэж оноо цуглуулж явсараад ранг дэлхийн ранг 1 дээр бичгтээ шүүж яах гэдэг бол үнэхээр бахархалтай. Яг одоо ингээд за Рио Олимпиад бүх одоох маань шүүгч хийсэн. За дараа нь 20 оны Олимпиад шүүсэн. 24 онд одоо яг яснаа ойлгохгүй байна шүү дээ. Уг нь одоо 6 мургаа дээр л явж исэн тэгсэн чинь тэгэл 28 9 ч үлээ. Хаа байсан 28 9 дэсэн. Ранк нь явж исэн. Орох боломжгүй л дээ тэр хүн. Хятад шүүгчтэй орсон. Тий. Тэгээд намайг шууд параар шидсэн. Тэгээд тэрнийхээ талаар ч асуугаад та миний хувь тавил юм билгүй. Тэгэл хайсан шүү дээ. За Токио Олимпийн одоо коронавигийн үед бас хэцүү олимп боллоо шүү дээ тийм ээ 21 онд болсон. Тэгээд тэрний одоо бас 52 кг хэмжээг Абиавтаг нүтгэрээр төрүүлж байгаа. Барилдааны файнал дээр шүүсэн тийм ээ. Тэр барилдааны талаар бас ямар шохон байсан бэ? Тэр барилдаан дээр ч бас нөгөө бас гой яг эргээ санахад. Тэгэл за нөгөө шүүгч нар чинь нөгөө файнал тухайн өдрийн нөгөө финалыг шүүнэ гэдэг чинь бас амар нэр төрийн хэрэг. Тэгээд бас бүгд баяр хүргээл. Тэгэл за амжилт хүсгээл. Тэгэл өөрийгөө бас тэгэл өдөрдөн ш. За алдаа хийж болохгүй дэлхийн үнсэж байгаа гэл. Тэгэл гараал ямар ч алдаач хийгээгүй л те. Тэгэл гарч ирэлс хөтлөө хөлтэй. Яагаад өөрөө догтлсон уу яасан? Тухайн үед зоригтой хүрээд нэг яасан уу? Гоё штэ тэр чин хүн нэг юм зорсон юм байгаа штэ зорсон юмдээ хүрээд очихоор тухайн үед маш их сандарсан мөртөөс ингээд дуусны дараагаар маш гоё бие тайвширдаг ингээд зоригтой хүрс өөрөөрөө бахархдаг хин нэг л ярмаар санагддаг ч юм уу тиймэрхүү энэ төр асуудал гардаг. За бүр одоо хамгийн алдартай шүүлт чи юу шүү дээ 73 кг хэмжээнд оноо бас олимпиад төрүүлж яхад тэр үед бас шүүжсэн тийм ээ тэрний дараахан тэгээ зодог тайлаад явсан. Тийм. Чорчрон 73 бас тэнцээний 3 өдөр шүү. Бас тэгэл бас тухайн нэг олимпийн хамгийн бас өрсөлдөөнтэй чи. Тэгэл бас алдаа хийгээгүй. Тэгэл оноо ч хинтээ барилаа финал дээр. Лаша шавд шүү. Гүрчтэй барилсан тийм ээ. За тэгээд яг энэ өндөр дэлхийн маш өндөр зэрэглэлийн тамирчид тэдний чинь нүүр царай анжил асар их юм гарч ирж байгаа шүү дээ. Айсан, догдолсон, сандарсан, хүссэн, тэмүүлсэн бүх юм ингээл нүүрэн дээр гарч байгаа. Тэр хүмүүсийг дэнсэлж байгаа шүү дээ. Шүүгч гэдэг чинь асар том хариуцлагатай шүүгч байхгүй. За нэг л алдаа гарах юм бол тэгэл аюул болно шүү дээ. Тэр чинь тэгэл нөгөө монголчин тэгчлээ гэдэг. Одоо шүүгч нар бол ерөөсөө баг сайн хэлэгдэг шүүгч баг байдаггүй шүү дээ. Тэр тэгсэн тэрнээс болж ингэсэн гэл лотоод гадаадгууд юм тэмцээн байдаг. Энэ болгон саад бэрхшээлийг яаж өргөдө дотроо бодож зэгцэж гарч ирсэн гэж боддог бай. Тэгэл өөртөө л ярина шүү дээ. Өөртөө л мэдхгүй нэг ярих философиг нэг суулгацсан юм шиг. Өөртөө юу гэж ярих вэ? Гэхдээ тэгэл нөгөө Монгол гэдэг нэрэл хамгийн дөрөв. Хүн болгоно. Тийм. Аавынхаа нэр хэлдэг. Тэгэл нөгөө Монголын ихт төр ут гэл тэгэл. Тэгэхээр чинь аим өөртөө хариуцлага биш. Тэг өөрийгөө өдөртөнд контролдно. Өөрөө яг ганцаараа 2 тамирчинтай юм шиг л ажиллана. Тэгэхгүй бол тэгэл араас ч нэг янз янзаар орлуул. Тэгэл тэр болгон дээр сатгаад байх юм л бас маш төвлөрөх юм те маш төвлөрч. Тэгээд би ингэж боддгийн. Яагаад ийм өндөр зэрэгэлт бас ингээд олон жил сайн шүүсэн бэ гэж бодохоор өөрөө жуудаа маш ойрхон. Жуудаа бөхөр хичээлжсэн. Тэгээд одоо ингээд өөрөө нөгөө гөрөөд орж одоо ингээд энэ дэвжээг өдөр болгон хүүхдүүдтэй тамирчтай ажилладаг. Инхээр ерөөсө жуудагийн мэдрэмж ерөөсө алдагдаггүй байх. Би ингээ хувийн бодол юм байдаг. Ер нь тиймэрхүү байдаг уу? Тийм. Тэгээд тэр ер нь чухал шүү дээ. Ер нь өдөр болгон хүүхдүүдтэйгээ
шүүлт хийчих. Тий. Тэр чин давхар бэлтгэл болоо явчихж штэ тийм ээ. Өдрийн бид нар чинь тэгэл 3 бэлтгэлтэй тэгэл өдөржингөө тэгэл өглөөс ирээл жуудаад байгаа. Тэгээд мэдрэхээс яах. Тэгэхээр бас өөрийн мэдрэмж бас байна. Тэгээд дээрээс нь тэр чин асар их тийм өөртөө ихтгэл гарч ирж байгаа шүү дээ. Одоо ингээд би бас шүүгч нарт бол ингээд бас заримдаа бас талархалтай ханддаг шүүмжлэлтэй ханддаг талууд байдаг надад олон улсын жоо дотоодын ч энэ жуудотой ойрхон байдаг хүмүүс жуудаг аягүй сайн шүүдэг байх гэж боддог. Жуудгаа сайн мэддэг хүүхдүүдэд ажилдаг энэ төр. Ингээд гадаадын шүүгчдэр энэ жуудаа мэддэг хүн үгүй юу гэл гэмээр хүмүүс байдаг штэ бас шүүгчнэр байдаг штэ дотоодын жоо гадаадын жоо ингээд харж байгаа. Үгүй ч арайч энэ ч одоо жуудаа одоо ойрхон байдаг хүмүүс энийг маш сайн мэдэндээ мэдрэндээ гэсэн иймэрхүү момент дээр бас алдчихж байгаа юм шиг санагддаг. Би болохоор өөрөө нөгөө 2013 онд нөгөө Азийн зэрэглийн шүүгч, Б зэрэглийн шүүгч авч яасан. Тэгээд тэрнээс хойш тий шүүжсэн. Тэгээд өөрөө Японд байхдаа Японы улсын аварга, оюутны улсын аварга ч юм уу ийм тэмцээнүүдийг бас шүүдэг байсан. Монголдоо шүүж үзээгүй л дээ. Тэгэхээр маш их шүүлтийн тал дээр маш өөрөөгөө их бэлдэж бас явдаг. Ингээд юм Б зэрэглийн шүүгч. Одоо чи чинь бол А зэрэглийн олимпийн шүүгчтэй. Би чинь бол доотын ранкны Б зэрэглийн шүүгч байхгүй. Тэгэхээр шүүгч би одоо нэгэн талын шүүгч өмнөх авц учраас би дасгалж уулагч бас шүүгч гэж өөрийгөө дотроо бодож явдаг. Янз бүрийн бас тэмцээнийг давхар шүүн, давхар явуул. За ингэцсэг би анх одоо нөгөө Кавагучи гэдэг одоо Японы Азийн холбооны одоо ерөнхий шүүгч байсан штэ. Кавагучи гэдэг манай Монголын шүүгчсарт маш их тийм тус хүргэсэн, бас их тийм ээлхтэй, маш олон удаа Монголд ирж байсан юм хүн байдаг. Би Кавагучи багштай дотоодын нэг тэмцээн дээр чамайг танилцуулж байсан санаж байгаа. Тэрийг санаж байгаа авах тий. Би ч нөгөө 8 номертой шүүгч байсан чи 8 номертой шүүгч юм бэ гэж чамаас асуусан. Чи одоо яг тэрийгээ өгдөг. Намайг анх нөгөө тэр хүн ч онцолж исэн болохоор би чиний яриг мартдаггүй байхгүй. Тий. Зүүн Азийн аваргаар хөргөнд болж исэн ш. Буян тухай дээр болж байгаа. Тий, буян тухай дээр тий. Тэгэхэд нөгөө Кавагучи багш болохоор ингээд ийм шүүгчийн одоо ахлагаар ингэж маш их олон удаа нөгөө Гран При, Чингис хаан Гран При гэсэн нэг шүүдэг. Гранд Аслан хүртэл ингээд явсан. Тэгээд тэр үеэс би ингээд монгол шүүгчнэрийг бас бэлдмээр байна. Монголын тамирчид их сайн байдаг. Монгол ингээд бас нэг шүүгч ингээд бас бэлдэж өгмөр байна. Монгол ирэх болгонд одоо жуудаг холбоо ерөнхийлөгч энэ төргээд их сайхан хүлээж авдаг. Би бас нэг ачийг хариулжмаар байна. Нэг юм дотоодын нэг мундаг ганц шүүгчийг бүх ах дээрээс асууж байгаа байхгүй юу? Ийм шүүгч санал болгооч гэсэн. Тэгээ бүх ах болохоор битээр санал болгох шүүгч байхгүй. Та ингээд өөрөө ингээд энэ шүүгч хийж байгаа хүмүүсийг хараад таны одоо ингээд ирээдүйдээ ийм шүүгч хэн байна гэдгийг хараад та онцлоод ингээд юм бол дараа дараагийн ажлыг битээр хийя гэдэг. Ингээл тэр тэмцээн дээр яг их цэцгийг энэ нэмэгтэй их хайтгаан шүүд юм байна. Би их гоё би зөв авч зөв байрлал эзэлт юм байна гэж би айгүйх сайн санд. Тэгээд нэг чамааг яг дуудаад авчирч уулзуулж ясан санаж юм л да. Тэр талаараас өөрөө санаж ин одоо уцаад эргээд явах. Саналгүй яах вэ? Тэгэл нөгөө тэр хитэн он байсан юм бэ? Тэр одоо хитэн он байсан. 11 он байсан юм болов. 12 байсан юм болов. Үгүй 13 юм шүү. Тэгэл би нөгөө юм дээр Бангкокт нөгөө уг нь би чинь бүхэл намайг шүүгээд иргээд явуулсан чинь шалгалт өгөх гэж яваагүй. Тэгээд нөгөө Кавагучи багш чинь намайг түрүүт ирч чи заавал юм одоо сайн шүүгэрэй гэлдэгсэн. Тэгсэн чинь тэгээд азар ч юм уу тэр өмнө нүрцэн ч юм уу баг сэнсэгэдсэн ш. Тэгээд тэр хүн чинь намайг тэгээд би ч шалгалтгүй болцсон шүү дээ. Ур чадварыг нь үнэлж яана л да тий. Тэгээд тэр Кавагучи багш бас түлхсэн байж бас магадгүй. Тэгэл намайг ерөөсөө муу шүүсэн ч байсан л Кавагучи багш дандаа л ингэдэг амар үнэдэг тийм үнэдэг. Тэр үний буян таларх яа. Сүүлд хизээвлээ Кавагучи багш хэдэн онд үлээ дээ. Монголд ирээд явахт чи нэг юм шар хатагтай мөнгө аяхтаа сүү барьж одоо өдий зэрэгт ингээд бас бэлдэж өгсөн багштай баярлаа гэж ингэж бодсон. Тэрэнд Кавагучи багш өөрөө маш их баярлж байсан. Орой буудалтай ирчээд бүр ингээд шоконд ороод байсан. Ямар гоё хүн тэтгэл вэ? Би олон одоо хүмүүсийг бас бэлдэж ингэж бас одоо дэшээ бас түлхэж гаргаж
бас ингэ нөлөөлж ингэж бас урам өгж дэмжиж ингэж явж ирсэн. Гэтэ ингэж гоё хүнд итгэл авсан удаа бараг байхгүй гэл айгүйх баярлж байсан. Тэгээд Монгол хүмүүс үнэхээр гоё халуун сэтгэлтэй их сайхан хүмүүс гээд Монгол хүмүүс маш хэлэхтэй байсан. Баярлалаа чи тэгээ тэр үедээ хэлэхгүй байсан. Хэлдэг байж одоо л хэлж байна. Цаг хугацаа өнгөрсөний дараа амар их санах юм аа. Уулзах юмсан гэдэг. Бодох юм. Байнга талах гэж. За шүүгч за нэг иймэрхүү ингээд ийм одоо багасаа ингээд оноо цуглуулаад дэлхийн ранк 1 дээр бичигдээд орсон. 24 оны Парис Олимпиад пара олимпик шүүсэн юм байна тийм ээ. Одоо ингээд энгийн хүмүүсийг шүүж байгаа. Одоо ингээд 20 онд одоо олимпик шүүжлээ. Парагийн жудо шүүн гэдэг бас харцангуй юу байх вэ? Тэр парагийн тэмцээн дээр чинь тэгээд нөгөө нэг бас л 6 сарын өмнөөс за пара шүүх боллоо моллоо гэл тэгэл парагийн тэмцээнд томилогдол ажиллана шүү дээ. Тэгээд зүгээр шүүлтнээс бол яа хэцүү л дээ. Амар ирсэн. Нөгөө би өөрийгөө контролдох биш. Давхар нөгөө хоёр тамирчнаа нөгөө байнгын контролтой ингээд нөгөө наашин цааш нь авчиж тавиал илүү нөгөө нэг бие мэд нь хүрэл нөгөө харахгүй болохоор дижээс хараад ажиллагаатай юм билээ. Тэгэл нөгөө тэр тамирчтай чинь цуг нөгөө нислэгээр болно Монголоос нисэж байгаа. Тэгээ ганц огш бол үнэхээр хүрэлцэхгүй юм. Тэгэл би жаажид наашин цааш нь авч дагуулж явал 0-0-ос онгоцсон цуг хэцүү шттэ бүгд хараагүй юм чинь. Тэгээд тэр чинь бас нөгөө надад бас нэг тэгээ тухайн үедээ би ч одоо бараг жаргаад байгаа юм биш үү гэж бодсон шүү дээ. Ирүүл хүмүүс чинь. Өстө бараг ирүүл пара хүмүүс ийм хийж чадчих чинь. Би өөрийгөө ингээ голж эхэлж байгаа юм. Би зүгээр ирүүл үйжиж бас хэцгээ гэл өөртөө тэгээ. Жог юм хайрлсан бас тэр чинь юм ухааруулсан. Яг үнэ. Тэгээд маш их тэмцэл явж штэ тэмцэн тийм ээ. Хичнээн хараагүй, хичнээн юу ч гэсэн одоо тэгэл тэр чинь өөрөөсөө гадна бас өрөөлийг ялах гэдэг явж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь олимпийн тусганд оронгууд ч амар хүмүүс болж тэгэл ямар амар бэлтгэл хийж юм. Бас бахархмаар юм биш. Тэр мэрийг бас төр зэсгээс харж үзмээр л юм. Нэг багш, хоёр багш бол болохгүй мэлээ. Илүү бүр энгийн хүмүүсээс илүү бараг дасгалж өгч тавьж өгмөр юм байна тийм. Шаардлага ажиллагаа өндөр байх л та. Шүүхүүд бол өстой бүр юу зүгээр тэнцэн шүүгч надад амархан санагдаж байгаа. Үгүй зүгээр тэнцэн шүүгч зүгээр хэлээл яриад явж. Тэг чинь бүр нөгөө дийлгээ контролдно. Тэгэл тэр хэдий чинь нөгөө сэтгэл зүйн бас арай өөр тавиул мүүлэх гэл дааж магч үлэх байсан. Хэцүү юм. За тэгээд олон улсын тим өндөрлөгт гарчаад одоо буцаад ингээд одоо та одоо чиний бидний хувьд ч гэсэн ингээд юм дараа дараагийн залгамж алгаас бэлтгэх болов. Ингээд олон улсын нэг Монголын жуудогийн холбооноос бас яасан шүүгчийн зөвлөлийн дараараас хэдэн жил ажилласан тийм. Одоо ажиллаж байгаа юу? Үгүй ажил авчихсан байгаа тийм. Тэгэхээр одоо дотоодын бас шүүлтийн зэрэглэл ямар ч жоохон байх. Одоо ингээд чи дэлхийн олимпиад ороод үзсэн, өөрөө шүүгөөд үзсэн. За дотоодын өөр амьсгал иймэрхүү байдаг. Энэ олимпиад дахиад шүүгч бэлдэж гаргахад юу их шаардлагатай гэж бодож байна. Одоо бидний залгамж халаа болсон гамуултай нэм цогт маань бас одоо ингээд олон улсын тавцанд одоо Монголын нүүрийг бас яхад ингээд шүүгээд явж штэ тийм ээ. Тэр монголчуудад уур чадвар сайн. Тэгээд гол нь нөгөө хэлний бэрхшээл. Одоо чинь хэлтэй явах хэрэгтэй гэдэг. Би ч бараг нөгөө бараг хэл нэг тийм сайн биш шүү дээ. Тэгтээ бол нөгөө жуудагийнхаа бүх хэл хангалттай ойлгол тэгэл нэг номерын шүүгч гэдэг чинь. Тэгээ ойлгоно. Тэгээ хэлтэй болчвол манай шүүгчнэр ч юм бас л мундаг шүү дээ. Азийн орнд л нэг хоёр тал тавих шүү юм. Тэгээд нөгөө бас жуудаагаар нөгөө хүүхдүүд бэлдэж байгаа ч гэсэн шүүгчээрээ би бас 60-аад шүүгчнэр бэлдсэн юм билээ. Бас тэрийг ингээ дараа нэг бодохоор тэр чинь бас ажил хийсэн. Том ажил байлг явахд чинь тий. Жуудо бүх маань тамирчид дасгалжуулагчид хүүхдүүд ингээд болоод байдаг сайн өнгөрсөн дөөсрийн улсын оргоор 2200-аар шүү тамирчид оролцлоо шүү дээ. Үүнийгээ дагаа шүүгч нар заавал ингээд өндөр зэрэгэлтэй шүүгч авах бол заавал болохгүй л дээ. Шүүгч
зохион байгуулах тэгээд тамирчид багш гэсэн энэ дөрв дээр л гол ажил явж байгаа учраас. За хэлний асуудлаа шийдчих юм бол манай дотоодоос зөндөө олон одоо дараа дараагийн залгамж халуулсан шүүгчнэр бол гарч ирэх боломжтой л гэж. Тийм гарч ирэх үү. За энэ цэцгийг бас одоо үзэгчд маань нөгөө олон улсын том шүүгч гэдгээр маш сайн мэднэ. Гэхдээ одоо энэ гүрүү дэвжээ гэж анх байгуулж байсан тийм ээ. Энэ дасгалжуулагч болоод ер нь хэдэн жил болж байна вэ? Анх хаврах сургуульд ороод би чинь 2001 онд орсон шүү дээ. Тэгээд 5 он төгсөөд 2001 онд би чинь нөгөө шүүгчийн их төвшөөгч Уумотор хөш хоёр нөгөө шүүгчийн тухай яг бэртэлтэй байсан юм мөн мултарсан. Тэгээд жуудагийн бэлтгэл хийж чадахгүй. Тэгээд шүүгчийн сургуульд явууллаа гэдэг. Тэгэхээр за ер нь шүүгч болъё гэдэг. Төвшөөгчийг харж ер нь их гоё шүүгч. Гоё авч явдсан шүү тийм. Төвшөөгч. Одоо ч гэсэн шүүж байгаа шүү тийм. Гоё бие авчдаг. За нөгөө нэг түрүүний чиний ярьдсан ширээний ихэнд тэгээд за ер нь шүүгч бол одоо бэртцсэн юм чинь мөр мултарсан одоо ер нь барилдахад хэцүү болж байна. Тэгээ шүүгч болж ирсэн. Тэгээд инх бат багштай ингээд тухайн үед нөгөө тэмцээн дээр цуг ажиллаад тэгээд Тэмүүжин спорт сургуулийн дүүгээд 2005 онд нэгдээд тэгэл багш нөгөө уусаа миний зам маань ч юм уу байгаа байдлыг хараад ч юм. Чиний туслахаар ажиллах бол тэгэл тэгээд багш болсон. Азар тэр үний зөв. Юунд туслахаар ч 13 он хүртэл ажиллав. Тэгээд бас их юм сурч авсан шүү. Цаг баримтлах мундаг тэр мундаг шүү. Зарчимч юм. Тийм одоо бас хичээж явж байгаа юм ер нь суурн шүү дээ. Дасгалжуулагч одоо суурийг нэг бодлоо шүүгч гэсэн тийм. Шүүгч бол ялтж байгаа их төвшин хичээг одоо хараад гоё шүүгч болох юмсан, ийм гоё хичээг болох юмсан ингээд Ууган-Баатар багш орж ирээд за ингээд сургуулаа төгсөө тэгээд дасгалжуулагч болоод клубт оржсэн тийм ээ. Тэгээд Тэмүүжин спорт сургуулийн төвдөд би чинь 2013 онд багшлаад тэгээд манайх чинь нэг Оросын нэг юу хийсэн болохоор тэгээд бид нар ингээд тэр спортын сургуулийн төв хаагаад тэгээд нэг 15 онд би нэг өөрөө клубыг нээж эхлэв. Тэгээд өөрөө хүч үзээ явсан юм. Сэлэнгийн 17 он. Шинэ одрох дэвжээнд бас хэсэг ажилласан. 13 он хүртэл дасгалжуулагч хийгээд шинэ одрох дэвжээ хийсэн анх 15 6 онд уу? 18 онд манай нөгөө Сэлэнгийн Бадрах ах тий. Манай клуб тогшлооч тэгээд ахтаагаас нэлээ сайхан явсан. Тэгэл бас үргэлжлүүлэл бие дагаал тэгэл гүрүүдж тэгжээ. Тэгээ нийтдээ одоо 2005 оноос хойш 21 гэж. Шүүгч чи 2001 оноос ихэрч одоо 25 жил. Бас л их хугацаа өнгөрсөн. Яалтч яахгүй ингээд юмс холдог байна тий. Гадаан шүүгчгээд явжаагүй даан дасгалжуулагч чиг яг хоёул ингээд бариад бас мундаг байна. Тэгэхээр харин их юм дөр зэрэглээд шүүж бас чадчих байгаа болов гэж би бас дотроо тэгж бодож байна. Тэгээд хүүхдэд төрүүлчихэл тэгээд инх бодрох ч айгүй хатуу ажил тасалж болохгүй бэлтгэл тасалж болохгүй. Тэгэл хүүхдээ сайхан машины хайжуудалд гихтүүдэл бүсээр нь даруулаад дэвжээний хайжуудаа явж тавиал 20 хоногт уусна л чирээ. Тэгэл сар мартад Эрдэнэтийн тэмцээнээр 50-60 хүүхдээ бүгдөө бол манай хүүхдийг ингээл үлгэтэн. Ерөөс ажиллаа тасалсан түүх байхгүй байхгүй. Том тий том нь болохоор баг. Том нь гэдэг тий. Нэг хэсэг жуудаа барилж аваад одоо болцсон уу? За. Тэгэхээр за олон жил угаасаа шүүгч хийгээд ингээд олимпийн оргил дээр гараад ирсэн. За дасгалжуулагч хийгээд одоо шав бэлтэндээ. За шавнараас одоо зөндөө олон шавнар байгаа. Эцэг юм бас өөрөө бэлдсэн. Яаж одоо ингэ сайн барилж байгаа. Одоо ариун заяагаас ихлээ марламаа, нандин цэцэг энэ төрөл одоо ерөөсөө топ тамирчид болоод гараад ирчихлээ шүү дээ тийм ээ. Дасгалжуулагч бас хийх талаар дасгалжуулагчийн хэцүү асуудал нь юу байдгийг дасгалжуулагч хийгээд гоё одоо сайхан санагдах үе нь юу байдаг вэ? Дасгалжуулагч хийх ерөөсөө үгүй хэцүү асуудал ерөөсөө байхгүй манай. Манай хурцээ өөрөө нэг жуудаг их болохоор ч тэгэл ойлгочтой ажиллаа сайн хийгээл юм шиг. Тэгээ нэг дандаа хүүхдүүдтэй ажилтдаг болохоор ерөөсөө ядарч байгаагаа ч мэдгүй шүү. За би нэг бас нөгөө зорилго тавьсан нөгөө Токио Олимпийн алт шүүн гэдэг чинь одоо биний бүр зүгээр л нөгөө
юу илүү үүлэн дундуур явдаг мөрөөдөл илүү. Тэрийгээ биелүүлсэн амар өөрчлөсөн болохоор одоо нөгөө дасгалжуулагч дээр бас би өөрөө бас амар өөртөө хатуу хэлсэн байна. Олимпийн медальтанд дэлхийн аваргын медальтанд олимпийн анхны эмэгтэй алтан медаль стомстой гэлээ өөртөө зорилго тавьсан. Манифест тийм байнга хийдэг. Тийм хатуу зорилго тавьж тэр зорилготой маш их тууштай байж ажиллаж явна. Тэгэхээр чи ядрахгүй, юу ч тааралцсан, зүтрэхгүй. Одоо амар хэцүү байна гэж тэгж мэхгүй. Хэцүү байсан ч гэсэн тэгэл нэг 2 минут л хэцүү юм хэвчээ тэгэл. Одоо ингээд гүрүүд орж дэвжээ дотоодын болон гадагшаа бас ингээд тэмцээн уралдаанд явах дээрээс л ганцаагаас ирж байгаагүй би ингээд өөрөө дасгалжуулагч учраас бас их хардаг. Сайн бичиж бэлдэж гардаг. Тэгээд энэ гүрүү доожоо дорж дэвжээний одоо эрхэм зорилго нь яг ямар шүүх юм бэ дээ. Одоо зорилго нь иймэрхүү, амжилт нь иймэрхүү гэж төлөвлөсөн тооцоолсон юм байдгүй. Дэвжээ болгон өөр их онцлог байдаг шүү дээ. За гүрүүд орж дэвжээний онцлог нь юу вэ? Би чи юусоо одоо нөгөө хамгийн гол нь олимпийн медальт ингээ сая ярьчлаа шүү дээ. Одоо жуудгаар хүүхдүүд нөгөө амьдрах чадвартай Монгол иргэн төрүүлэл гэсэн юм шүү дээ. Одоо тэгэхгүй бол одоо хүүхдүүд уцаа шагаасан ч юм уу тэгэл нэг аав ээжийнхээ үгийг сонсч чадахгүй. Одоо бус хүмүүстэй харьцаж чадахгүй. Одоо жоохон нэгээ шантардаг тийм. Тэгт ч жуудгаар хичээлээд ямар их юм сурж байна тийм. Тэгч тэр амьдрах чадвартай иргэн юу. Амьдралын одоо ялагч юм. Тийм л хүүхдэд төрүүлэх гэж боддог шүү. Бүхэл юмын заад шүү дээ. Эмэгтэйчүүд нь хоол хийх, бийг яаж жоох эмэгтэйчүүд нь сэтгэл зүй хүчтэй ханарч одоо Монгол улсыг авч явах хүмүүс тий одоо ийм сул дорой вэж болохгүй. Монгол одоо гэр бүлийг авч явах хүмүүс ийм сул дорой вэж болохгүй. Тэгэл сэтгэл зүйн бэлдэж шүү. Зөвхөн жуудаа юм их зэг заагаа зогсохгүй шүү. Яг үнэ. Байнга тэр нэг 2 цагийн бэлтгэл дээр чи юусэн. Амьдрал заагаад хайж байгаа наа дасгалыг чи хийхээр юунд хэрэгтэй. Яг үнэ. Ямар энэ одоо ямар утга учиртай. Энийг хийснээр бид нар яах юм, ямар үр дүн гарах юм. Цаашаад үр дүнгийн хилээд өгчхөр чи хүүхд чи өөрөө ойлгоо тэрийг 100% хийхгүй мөн нэг 70-80% хийдэг. Зүгээр хийлгээд байвал юугаач ойлгохгүй тэгээд 10-20%-тай хийгээд тэр бэлтгэлээс юу ч ойлгохгүй тэгэл гар. Тэр чи тэрийг сайн хэлж. Харин тий дасгалжуулагч болно гэхээр чинь санал 100% нээлж яа. За баярлалаа. Одоо дасгалжуулагч хийнэ гэдэг эн чинь 24 цаг байлаа гэхэд 2хан цагийн бэлтгэл оруулчаад ингээл хүүхдүүд явдсан шүү дээ тийм сургуультай бол гэртээ бол ингээл дахиад дараагийн маргааш нь явуулцал ингээл явд. Тэгэл ерөөсөө яг л амьдрал байгаа юм ерөөсөө яг л тамирчдаа амжилт үзүүлэх нь мэдээж асуудал тийм ээ. Тууштай зорилготой байж чадах нь амжилт гаргана. За гэхдээ жуудуур хичээснээс ийм давуу тал байдаг юм тэр хэл. Одоо ингээд манай Монголд хичнээн клуб байгаа бай. Нэгдэж байгаа. Бид 100-аад юм байгаа хөө. Сая өсвөрийн тэмцээнээр л 2200 бүх улсаас 21 ангиас зөвлөдод 2200 8 дивизэн дээр 3 өдөр. Бас л жуудаа монд их хөгжиж जैन тий. Одоо өсвөрийн тамирчдын талаас харахад ямар шүүхэн байна. Дасгалжуулагчийн дээр харахад гоё шүү. Ингээл хөгжөө явж байгаа. Их л хөгт хичээлээсээ гэж боддоо шүү. Ялангуяа жуудаг гэсэн спортоор тий. Маш их юм хөгж байгаа шүү. Хөгдөд. Унд сурахгүй манай хүн л хэлдэг шүү нэг утга баяр. Ядаж одоо энэ гимтэл рүү орсон чи гимтлэр дүүрэн унж бэрцсэн хүмүүс байгаа. Ядаж жуудгаар хичээлээ сурчвал уналдаа зөв бэртэхгүй юм да гэж тоглоом болгоод яриад байгаа. Гэхдээ яг л үнэн баггүй дээ чинь яг бодит амьдрал яг л амьдрал дээр бодит амьдрал дээр болж байгаа юм зүйл. Эмэгтэй хүмүүс яаж явах вэ? Би яаж явах вэ? Эрэгтэй хүмүүс нэстэл Монгол улс иргэн шүү дээ. Энд чинь бүгдээрээ л ирээдүйн мэдээ залгамж халаа болсон. Жуудагийн багшгаар хэдэн 2 цагийн дасгал хийлгэж байгаа л явуулцдаг. Тэгж бас ойлгоод байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр одоо бид нар чинь тэгэл нөгөө зуны сэргэлтийн бэлтгэл тэгэл тэмцээн болгоно нөгөө хүүхдүүдэд чирээл тэгэл нөгөө одоо ч аль болох нөгөө эцэг эхчүүдээс олон тэмцээн болж байгаа болохоос мөнгө баг.
Тэгээд ингээд энэ Монгол улсад ингээд энэ хүүхдүүдийг одоо бид нар нийгэмдээ бас нэг л том ажил хийж байгаа хүмүүсийн нэг болж тараад байгаа байхгүй юу? Одоо манай нийгэмд ч бастай гар утсаар хүүхдээ оролддог үнэхээр хүмүүжлийн доголдолд орсон, дутагдалд орсон, гэмтэр толгойж байгаа гэл харахгүй мэдээ зөндөө байдаг шүү дээ тийм ээ. Энэ дунд бас бид нар бас нэг ийм нийгэмдээ нөлөө үзүүлсэн хүүхдүүдийг 2 цаг ч гэсэн бэлтгэл яагаад амжилтыг нь тодорхойлоод авиасыг нээгээд ингэж явж байгаа. Тэгээд энэ гөрөө доожод явж байгаа юм маань ганцаараа ингэж үйл ажиллагааг аваад явахт нэлээд хэцүү байдаг гэж бодож байна. Тэгэхээр хамтардаг байгууллага ч юм уу, хин нэгэн дэмжлэг ч юм уу, ийм их зүйл байдаг уу? Байлгүй юм. Нөгөө Токио Олимпик шүүгээд ирсний дараа нөгөө манай баасан хүү одоо сая юугаар гаргаж ирлээ ш Парисаар. Нэг 50 Баатар гээд. Тэрний хань хавгт болно гэдэг нэг. Зөв. Мундаг хүн байгаа. Сэтгэлтэй мундаг. Тэгэл манай клуб би чинь цаана ингээл нууц ингээл байж дээ шүү дээ. Бид дэмжээл. Алсаас дэмжээл. Үйл ажиллагаа ингэж ингэ гэл надад гой саналууд тавина. Хамтрагчтай. Тий хамтрагч. Найзууд. Тэгээд одоо лавгада энэ ташрамд баярлалаа гэж хэлье. Сайн мундаг байна. Тэгээд ийм олон хүүхдүүд юм бас хартаал болоо. Нэг гэр бүл бас ингэж зөндөө олон хүмүүсийг ингэ дэмжиж явж байгаа шүү дээ. Инх таймч одоо Монгол Улсын багш их сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч ангийг битээ нэг хамт төгссөн. Ийм угаасаа ийм спорттой амар илэгтэй аймгийн арлан цолтой ийм сайхан залуу байдаг. Энэ сонсгоноо бас харин энэ манай баасан хүүг ерөөсөө их сайн дэмжиж, санхүүгийн талаар дэмжиж, дэмжлэг үзүүлж тэ олон улсын тэмцээнд явах боломжийг нь хангаж ингэж явж ирсэн юм байна. Тэгээд тэрний их тайвны ихтер нь юм уу те. Яасан мундаг гэр билвэ. Лавгада баярлалаа гэж хэлье. За гарах гал өөрсдөр нь полондын хэлхий тэр болгоноос юм сурж байгаа шүү. Энэ болгоныг ерөнхийдөө энэ эцэг эхчүүд маш сайн ойлгодгүй бас ойлгодоггүй эцэг эхчүүд бас байдгүй. Ойлгохгүй хүмүүс байна. Тэгэл ойлгуулсан шүү дээ. Энд чинь хүүхд бэлдэж байгаа мөртлөөс хар талд нь гэр бүлтэй тэр чигээр нь ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Эцэг эхч бас сургаад байгаа юм яа. Давхар бацаад. Тийм байна. Тэгээд энэ сэдвээр ярихаар цаашаа үргэлжлээ зөндөө явна л да. Тийм. Дуусахгүй сэдв. За одоо бэлдсэн дасгалжуулагчдаа бэлдсэн тамирчдаас бас өндөр амжилт гаргаад ингэж явж байгаа бас багшаа баярлуулад явж байгаа ийм хүүхдүүдээс бас нэрлэж. Одоо миний над дээр одоо нөгөө нэг анх дивжээгийн тэгэл нанд эрдэнэ ирсэн. 28 кг. Тэр маань одоо бас гоё амжилт гараад явж байгаа. Одоо нөгөө юу нөгөө одоо тэрнээс ч хойш чинь зөндөө бэртэл гэмтэл туулаад нөгөө боллоо гэж багшаа би ер нь боллий. Боллий гэл тэгэл би нөгөө арга сая Азаар болсон шүү дээ. Тэгэл болж болохгүй. Чи ямар өвч юм уу гэл одоо. Хор тодрол өвчин бусд нь бол хамаагүй. Тэгэл юм ерөөсөө сэтгэл зүйтэй бас ажиллаж байгаа юм л да. Тэгэл болохгүй. Тэгээд нөгөө амар их нүдэн дээр нөгөө хамт зовлон туулж байгаа болохоор мэдчихэж байгаа болохоор Азийн орох болсон чинь нөгөө 2 секундэд ялсан шүү дээ. Тий. Би чи ингээл гэл уцаа ингээл чиглэлтэй навш юм гэл ингэсэн чи унаач. Тэгээд заалан бэлтгэлтэйсэн чи чарлаа л асуудаг. Өрөлдөө төсрөөс яасан бэ гэсэн чи хожичлаа гэл. Манаас. Тэгэл бэжсэн. Нандэ чи нэг дот мөп өгч нэг тэгээ бараг 2 цаг уурсан байд юм аа. Басралтгүй. Харин 28 кг-д ийм жохнохноос ингээд 52 кг барилдаад Азийн авар. Одоо надад ч хэдтэй байлаа жоох шүү дээ. Одоо ч юм 20 шүү дээ. Тэгээ 20 тийм ээ. Бас гэмтэл аваа тэгэл мундаг дайчаа мундаг охин. Тий. Одоо дараа нь арин заяа орж ирэн тийм ээ. Нандыг тэгсэн чинь нэг ширэлцэнсэн шүү манай нэг багш. Өстө бэлтгэлээ ингээд нэг зовж жаргаж хийж байгаа харагддаг тийм. Тэр яг олж харсан байгаа. Өөрөө сэтгэлээрээ хийж штэ тий. Жаргаж хийдэг. Хүнээр шахуулж ш. Тийм. Бэлтгэл хийх урамтай шүү дээ. Өшөө юу хийх үл гэдэг. Тэгэхээр миний томчууд ажиллана. За би энэ дараа одоо юу хийх вэ нэ дараа. Тэгээ дараа нь ариун заяа орж ирсэн юм аа. Өсвөрийн анхны дэлхийн авраг. Тийм. Бас нэг тийм амжилт.
Өсвөрийн анхны дэлхийн аварга охин шүү дээ. Монгол улсад байгаагүй. Тэгээд дээрэс нь дөнгөж 15 6 7 билүү дээ. Токиогийн их тулгад очиад хүрэл медаль авсан. Би бас тэгээд хажуунаас нь харж байсан. Яасан мундаг охин байс. Үнэхээр дотор баярлж байсан. 57 кг жимгдэг чинь бас л дэлхийн амар өндөр зэрэглэлийн жин шиг. Тэгээд жоохон тий. Тэгээд тэр баг. Тэгэл хүүхдүүд байна одоо ч ихс гарч ирж илэн. Тэгэл бэлдээл. Гарч ирнэ гэж бодож байгаа. За дасгалжуулагч болоод ер нь хөгжилтэй юм нэг мартагддгүй нэг тийм юу байдэн шүү дээ шамдраасаа. Мартагддгүй ч юм уу эсвэл тийм гоё дурсгалтай дурсамжтай тийм юу байдгүй юм. Оногоо ч юм уу. Тэгэл нэг байнгын ажилтаа болохоор ч тэгэл нэг тэр бол нэг юм уу. Гэлээш хөлн гэл. Бодоод байдгүй. Бага зөндөөл байна. Тэгээ бэлтгэл дээр бол яг л өөрөө орж байгаа юм шүү дээ тий. Тамирчтай өөрснөө бэлтгэлээ хий чинь. Хажуугаар нэг гэрээ ажиллаа хий чинь. Гэрээ ажиллаа юу хийсэн шүү дээ. Хоошин тавьсан. Бас нэг отон баярга. Дээр ч яах вэ? Ойлгож байгаа юм чинь. Хүүхдтэй даатгсан. За миний одоо юу ээж нь одоо угаасаа ажиллаа хийхгүй бол миний гэр орон хоолнд бүх юм зацуулна. Тэгэл хоёр хүүхэдтэй тий. Утган байр нөхрийн одоо гэрийнхэн хүн болохоор энэ жудогийн холбоонд бас ган хоолойтой утган байр бол одоо баг бүгд л таны шүү дээ одоо энэ чинь. Нэг тийм юмд бас ийд оролцдог юм тий. Үнэхээр одоо жудогийн арын бүх ажлыг энэ утган байраас хариуцаад явдаг. Дотроо бас л их талхалтай. Хэдэн жил ажиллаж байна гэж одоо. Тэгэл бас л 2 оноос хойш. Гэдэг чинь 25 6 шүүгч бол тэгэл утган баяр микрофон дээр сууж эхэлсэн. Тэр үед ч бит хоёр үерхэж эхлэв. Тэгээд төвшөөгч тэр рекламад л манай найз залуустай амар гоё хоолойтой та нэг зааж өгöd энэ микрофон дээр суулгачаач. Тэгэд би оруулж ирсэн. Чи оруулсан. За. Өөр шүүгээл манай хүн чинь хэлбэрлэл. Завгүй байж тээ. Тэгэл тэрнээс хойш яг адилхан шүү дээ. Би дэвжэнээр гарсан утган баяр микрофон дээр сууж. Ингээл гаднаас ингээл тэмцээн болдоо шүү дээ. Тэгэл тэнд чинь янз бүрийн уур амьсгалтай, ууртаа, өөргөө баяр жаргалтай энэ тэмч зөндөө хүүхд тамирчин ялахаар боо инээгээл тамирчин ялахтаар бүгд нэг хөмсгөө зангирсан ингээл юм амар халуун уур амьсгалтай байдаг шүү дээ. Манай жуудагийн тэмцээн. Тэрэн дотор ингээл яваад ирэхэд тэгэл энэ утган баярын хоолой ингээд сонсохдоор нэг тийм нэг гоё санаа бодож. Нэг тийм аятайхан за нэг болдог юм болдгоор явж байгаа юм байна та гэх. Тэр хоолой нь бүр ингээд олон жил байсаар гад ингээд чихэнд хоногшоод бүр ингээд суудсан. Тэгээ өөрөө хөдөлмөрч сайн залуул гэж боддоо шүү дээ. За утган баярыг ярьсан шүү. Утган баяр одоо бас нөгөө шүүлт дасгалжуулалтын одоо миний нэг бараг сэтгэл зүйч юм байна шүү. Би чинь тэгэл нөгөө нэг шүүлтэн дээр бас зүгээр байхгүй шүү дээ. Тэгэл алдаа хий тэгэл сэтгэл санаагаар өмнө дасгалжуулагч хий тэгэл бас алдаа хий тэгэл сэтгэл санаагаар өмнө бүхэл талд аюултай зөвлөгч шүү дээ. Нэг мэргэжлийн хоёр хэд чинь тэгээд даваа талтан дээр юм да тий. Би энэ ойлгодог. Одоо хамгийн чухал хүн л утган баяр юм да. Бүх яг нав ингэ зааж хийх хэрэгтэй. Хоорондоо зөвлөл. Нэг тэгээ нэг шилжчихгүй шүү дээ. Тэгээ хатан дээр яад тийм. Тэгэл хайчих шүү дээ. Усаалч тийм чадна шүү. Тэгэл дандаа тийм. Бурам. Дараагийнхаа одоо утган байраас хүсэл тавьж дараагийнхаа подкаст нь утган байраас оруулна нэг дотоод ажил ямар шугам байдаг хэдэн жил хийж байгаа гэдгээс тухайн үедээс асуугаад тэгээд өөрөөс нь тодруулъя гэсэн бодолтой байна. Аарыг л орохгүй цаач мэдж байгаа юм. Аха. За ингээд одоо энэ 6 сарын 19-ээс 21-нд их дуулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ тэмцээнээс эхлээд одоо олимпийн оноо олгож эхэлнэ. Одоо бэлдсэн шамнараас энэ тэмцээнд оролцож байгаа юм. Хэдэн шаварч байгаа? Оролцож байгаа. Энд Эрдэнэ 52, 67, 64 марлна. Марлна орж иж байгаа тий. 3 тамирч байгаа. За тэгээд одоо Монголд өмнө баярлуулсан бас Токио, Парис олимпич юусан мундаг одоо шүүгч маань ирж бас өөрийнхөө талаар бидэнтэй сайхан дэлгэрэнгүй ярилцаж цаг зав гаргаж маш баярлалаа. За тэгээд цаашдынх нь
дасгалжуулалтын ажилд маш олон сайхан шанар төрүүлээрэ хүссэн олимп дэлхийн аварга медальтан заавал төрүүлээрэ. Тэр үед эргээд бас манай подкастт уулзъя. За баярлалаа. За баярлалаа.